Төв аймгийн олон нийтийн телевизтэй хамт байгаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Одоо та бүхэнд Мянмар гарагийн мэдээллийн хөтөлбөр бүргээ анхаарлаа хандуулна. Улсын бүртгэлийн хэлтээс эргэн үл хөдлөх болон хуулийн этгээдийн бүртгэлийг захин хэлбэрээр бүртгэж дууссан анхны аймаг Төв аймаг боллоо. Манай улс өнгөрсөн оноос эргэн үл хөдлөх болон хуулийн этгээдийн бүртгэлийг захин хэлбэр шилжүүлж эхэлсэн бөгөөд манай аймаг бусад 20 аймагаас төрүүлж бүртгэж дууслаа. Энэ хугацаанд 100-аад мянган иргэний бүртгэл, 25 мянган эд хөрөнгийн бүртгэл мөн 1600 орчим хуулийн этгээд буюу аж ахуйн нэгжийн бүртгэлийг хийжээ. Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох ажлын хүрээнд одоо эд хөрөнгийн болон иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийг цаасан архивыг захимжуулах ажил улсын хэмжээнд хийгдэж явж байгаа. Энэ ажил одоо манай хэлтсийн хувьд иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл нь бол захимжсан. Хуулийн этгээдийн бүртгэлийн цаасан архивыг одоо энэ жил ингээд захимжуулж байгаа. Энэ ажил болохоор аймгийн засаг дарга хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсний хүчээр одоо манай аймаг улсын хэмжээнд анх удаа хамгийн түрүүний аймаг болж одоо хуулийн этгээдийн бүртгэлийн архивыг захимжуулж байна. За хуулийн этгээдийн бүртгэлийн архив цаасан материал захимжснаар одоо иргэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийг ажлын 3 хоногт 3-аас 7 хоногт хийдэг байсан бүртгэлийг ажлын 8 цагт багтааж хийх юм боломжтой болж байгаа. Энэхүү манай аймаг нь Улсын бүртгэлийн хэлтээс эргэн үл хөдлөх болон хуулийн этгээдийн бүртгэлийг захин хэлбэрээр бүртгэж дууссан анхны аймаг болж байгаа юм.